Би 21 настай байхдаа Сан Францискогийн их сургууль руу шилжсэн юм. Craigslist-ээс хөлсний өрөөнүүд хэсэг хайж байгаад 2 онцлогийн өрөөтэй үнэхээр дажгүй байрч олов. Түрээс нь баг, дээрээс нь сургуультай маань ойрхон тул энэ надад үнэхээр сайхан боломж байлаа. Илүү онцлогийн өрөөгөө төрөслөж байгаа эзэн нь 29 настай бед нэртэй охин байсан юм. Тэр охин өндөр, бас биерхүү, урт хар өстэй, мөн өөрөө байнга цав цагаанаар бодно. Баг зэрэг дуу цөөтэйг нэс тооцвол ерөнхийдөө давгүй охин шиг санагдсан. Ямар тааш би түн таалагдах шиг болж нүүж ирэхийг мань зөвшөөрлөө. Нүүж утсан эхний өдрөө бид хамтдаа пицца идэхийг гарцгаасан бөгөөд тэр үдэл би түүнийг баг зэрэг сонин гэдгийг нь анзаарч эхэлсэн юм. Хооллож байх зур тэр тасралтгүй намайг Shia LaBeouf-тай ямар адилхан болох тухай тасралтгүй ярьсан л байлаа. Юу гэхээ мэдэхгүй байсан тул гайхширсан харцаар итгэл муутайхан баярлаа гэхээс өөр хариулт надад байсангүй. Учир нь надад Shia LaBeouf-тай адил гэх ямар ч тус байхгүй байсан учраас энэ хүзүүлэл надад ямар ч утгагүй байсан юм. Хооллож дуусаад байранда буцан ирэх үед тэр надаас өрөөг нь орж үзсэн хэсэг талаар асуугаад хараахан амжаагүй гэдгийг авчирлахад тэр орж сонирхох санал тавив. Түүний өрөөний хананууд битүү Shia LaBeouf-ын зурагтай постеруудаар дүрсэн байлаа. Бүр талан дээр хүртэл түүний зургнуудыг принтлж гаргаад битүү наасан байснаас гадна түүний тоглосон бүх кинонуудыг нь худалдаж авсан байв. Юу гэж хэлэхээ мэдэхгүй ч энэ бүхэн надад баг зэрэг creepy санагдаж байлаа. Бүхэл оройны турш тэр намайг Shia LaBeouf-тай адилхан талаар ярьсан. Харин одоо энэ хүү зургнууд гээд байр тэрхүү жүжигчэнд бүр донцчихсан гэдэг нэлт байв. Ямар ч тач хэдэн 7 хоног өнгөрч би ч түүнтэй нэг их таардгүй байлаа. Үннийг хэлэхэд бид тэр явдлаас хойш бараг л цагийг хамт өнгөрөөгөөгүй. Тэр ажилласаа тарж ирээд өрөөрөөгөө бараг гүг шахамл орно. Тэгээд тэндээ бүхэн шөнийг өнгөрөөнө. Түүнээс гадна шүүн дунд үе үе түүний нарийнхан хоолоогоор инээд алдах нь ханны цаанаас надад сонсогддог байв. Хаяада бид үүдний өрөөнд таарахтаа ганц 2 минутын харилцан яраа өрнүүлэх бөгөөд тэгэх бүрд үгсээр зөөж ядан eerх нь тэр нэлээдгүй уудаг бололтой гэсэн хардлагыг надад төрүүлдэг байсан юм. Харин заримдаа намайг том өрөөнд байгаад үүдний өрөөндөөс юуш дуглууг ширтэн зогсох бөгөөд би түүнийг анзаарах бүртээ дав хэлэлцэж орхиод арайхийн сайн он байд ч юм уу ганц нэг үг хүчлэн байж минь мэддэг байв. Харин тэр хариуд нь юуш дугуулгүй хэсэг чимээг зогсож байснаа нөгөө нэг нарийнхан муухай нэ дээр инээч гэд яваад өгнө. Ер нь л түүнтэй ойр байх үнэхээр тохгүй бас эвгүй байдаг байлаа. Нэгэн өдөш ойролцоогоо шөнийн 2 цагийн үед би байрны хаалганы түвшин онгоох чимээнээр цэрэв. Намайг унтлагын өрөөнөөс гарахад коридор тэгчгтэй харанхуй байсан ч гэлээ үүдний өмнө бэд зогсож байгаа нь харанхуйд бүртэлсэн мэдэгдэж байлаа. Тэр хаалга руу цаашаа зогсчоод хаалганы түвжийг дахин онгоолгож бас төвчж байв. Мөн тэрээр төгжийг нааш цааш төчнүүлэх тоолондоо амандаа миний нэрийг ботнож байсан юм. Түүнийг харанхуйд хачин байдалтай зогсчоод миний нэрийг амандаа ботнож богн харах үнэхээр аимшигтай байлаа. Ядаж байгаа түүний байгаа байдал нь яг л Японы ринг кинонд гардаг сүнсний томруулсан хууль биш харагдаж байв. Тиймээс би чимээг өхнөр өрөөрөө буцаж ороод унтахыг хичээснээр тэр шөнийн явдал дууссан юм. Харин хэд хоногийн дараа намайг том өрөөнд гладиатор үзэж байтал тэр өрөөнөөсөө гүйж гарч ирээд гэрэл хасан киног мань тасруулж орхилоо. Тэгснээр тэр надаас экс найз залуугийн талаар сонсох юм асуусан бөгөөд надад тэр талаар сонсох ямар ч хүсэл байгаагүй ч байдлыг бүр эвгүй болгочихгүй тулд заа гэж лээ түүний ярихыг сонсуулсан юм. 10 орчмын дөрвөлжсэн түүний түүх сүүлдээ уур цар болон хуурсан бөгөөд тэр салтынхаа тухайар бараг хамаг чадлаараа орж хашгирч байлаа. Би хөвшүүдийг цаглаад дуусчих үедээ хэмээн санаа зовж түүнээс дууга намсахыг хүссэн ч тэр намайг огтхон сонсохгүй байв. Харин тэрхүү олон арлан чарлаан дундаас анхаалыг маань нэг өгүүлбэр соромсон мэт татах нэр. Гэхдээ би тэр муу новшийн хоолойг хэрчээд хажчихсан л да. Гинэл толгойд минь энэ охин юу н яаж мэдэх нөхөр байна гэсэн бодол орж иж бүхнийг ихнээс нь бодов. Нэгт тэр миний хувьд бараг огт танихгүй хүн. Би түүний тухай бараг юу ч мэдэхгүй. Хоёрт түүнийг би харах болгонд надад дотор харталгасан хачин мэдрэмжүүдийг өгч байдаг. Удалгүй тэр баг зэрэг тайвшраад түүнийг сонссонд баярлснаа илэрхийлснэ. Нөгөө л нэг хачин эвгүй нарийнхан инээ дээр инээсээр өрөөрөөгөө орлоо. Би ч тэр дараа өрөөнөөс гарч
түүний дахин гарч ирээд хачин яриа эхлүүлэх үе хэмээн байж өрөөндөө орж унтахаар яв. Тэрхүү ярианы дараагаар надад энэ охинтой нэг байшинт цуг байгаа маань хачин тухгүй мэдрэмжийг төрүүлж эхэлсэн бөгөөд дээр нь ядаж байхад унтлахын маань өөрөө дотроосоо ямар ч тоожгүй байлаа. Тиймээс би хувцсны шүүгээ нааш татан нэг болонгийн хаалганы өмнө аваачин тэглүүлж баг зэргийн хаалт магийн зүйл хийв. Харин шүн дунд шүүгээ маань шалан чирэгдэн хятад чимээнээр би зочин сэрлээ. Бэс хаалганы санаас түлхэж онгойлохоор боллож байв. Би босож гэлээ асаагаад түүнд бол хэмээн ашигласаар байсан бөгөөд баг зэрэг онгоосон байсан хаалганы завсраар тэр надад харагдаж байлаа. Бэс шал согтуу нүдэн галзуу хүний шиг улаанаар эргэлзчихсэн. Хамаг чадлаараа хаалга онгойлохоор оролдож байв. Би хаалгыг түлхэж буцаан хаагаад түүнд өрөөрөөгөө орж уунт хэмээн хаалганы санаас ашиглаа. Хэсэг хугацааны дараа тэр өрөөрөөгөө буцаан орох нь надад сонсогдсон ч би тэр шин цурамч хийж чадлагүй үс айлгсан юм. Харин өглөө нь хаалгаа онгойлгоод үүдний өрөөг шалгах үед харсан зүйл дотрыг маань муухай уулах шиг болсон. Галтгооны том хутга өрөөний маань хаалганы өмнө шалан дээр хэвтэж байх нь тэр үед хамаг шар ус маань арзааж байж лээ. Мөн толгойд маань зөвхөн түүний хуучин найз залуугийнхаа хоолойг хэрцсэн гэсэн үгсэл эргэлзэж байсан юм. Би өдрөн түүнээс тайлбар шаардсан ч тэр манай өрөөрөө орохоор завдсан. Мөн хуучин найз залуугийнхаа талаар ярьснаас санахгүй байна хэмээн хэлэн тэр. Миний төвчээр барагдаад байлаа. Би түрээсээ сар сартаа өгдөг байсан тул тэр өдрөө л өөр байр олж нүүж гарсан юм. Намайг нүүж гарснаас сарын дараа тэр надтай холбогдсон бөгөөд тухайн үед би кино татж байсан тул уцаа унтаасан байж таарад буцаан асаах үедээ шоконд орох шахаж байж лээ. Тэр над руу 2 цагийн турш 50 гаруй мессеж бичсэн байлаа. Тэдгээр нь ерөнхийдөө сайн уу юу байна да гэж эхлээд чамайг хараад байдаг үзэн ядаж байна гэдгээр төгссөн ямар ч утгагүй галзуу хүний өдрийн тэмдэглэл мэт зурсууд байсан юм. Би маргааш нь л дугаараас олж түүний талаар дахиж хизээ сонсоогүй мөн таараагүй. Харин хэрэг би тэр шөнө шүүгийнхээ өнцгийг хаалга тэглүүлж тавиагүй байсан бол тэр үнэхээр өрөөнд бинд гитж орж ирээд хоолойг минь хэрчих байсан болов уу гэсэн асуулт өргөж наваг дагсан хэвээр л байна.